тохиолдолд жижиг дунд үйлдвэрийн сангаас жижиг зээл олохтой холбоотой асуудлыг 16 онд жаахан зохицуул заагалсан юм. 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол бичил бизнес эрхлэгч үйлдвэрлэгч гээд тэгээ хөдөлмөртийг дэмжих сангаас жижиг зээл олгодог болгосон юм. Бусдад нь бол тэр нөгөө том үйлдвэрүүд нь жижиг дунд үйлдвэрүүд нь жижиг дунд үйлдвэрийн сангаас жижиг зээл олгож байгаа юм. Би Ганбаатарын бол дэмжиж байгаа жижиг дунд үйлдвэр маш ярьж байгаа. Би дэмжиж байгаа. Гэхдээ би тэр нэг юм дээр зөрчилдөд байгаа юм. Даахгүй нохоо булуун хураан гихчээр хүн тусуулахгүй гай бол бүү гай бол гэсэн үгч бий. Тэр бичил бизнес эрхлэгчд нь тэр бичил бизнес эрхлэгч үйлдвэрлэгчд нь хөдөлмөртийг дэмжих сангаас тэр жижиг зээл аваад явжлаа гэл дээ. Бүгдөрөнгийн нааш нь жижиг дунд үйлдвэр татаж болохгүй Ганбаатараа би тэр хэлээ ерөөсөө ойлгоцохгүй ингээд яваад байгаа юм. Одоо энэ хэрвээ ингээд орчих юм бол манай иргэд гишүүс анхаараарай. Хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас зөвхөн иргэндэл жижиг зээл олох болно. Нөгөө жижиг аж ахуй нэгж буюу нөхөрлөл хошоолуулдад хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас жижиг зээл олж болохгүй болчихж байгаа юм. Тийм учраас бол энийг ялах зааглаад уг нь би 15-нд хөдөлмөр сайд байхдаа энэ манай Эрдэнэт халдсан Эрдэнэт гишүү алга байна. Би тэр нэлийн үхэл болж нэлийн хэрүүл болж ээж би тэр энийг заагалсан. 50 хүртэлх одоо сая төгрөгийн жижиг зээл тэр жижиг бичил бизнес эрхлэгчдийг нь хөдөлмөртийг дэмжих сангаас олгоё. Бусдыг нь бол жижиг дунд үйлдвэрийн сангаас олгоё гэж. Тэгэхээр хэрвээ энэ одоо ингээд дэмжигтэй явчих юм бол хөдөлмөртийг дэмжих сангаас аж ахуй нэгжүүдэд жижиг зээл олгодог асуудал байхгүй зөвхөн иргэнд үлдэх юм аа. Энийг одоо хэрвээ одоо ингээд гишүүд дэмжүүл гонофдохгүй ингээд босгож одоо өгөх сайн байна. Хэрвээ энийг гүйл санд хураахгүй орхий дараа нь хөдөлмөртийг дэмжих тухай хуулинд яг энэтэй холбоотойгоор бичил бизнес эрхлэгчтэй холбоотойгоор бичил үйлдвэрлэгчтэй холбоотойгоор хоёр заалтыг зүйл заалтыг Ганбаатарын санаасаас хуулиар хүчин болгоор орж ирж байгаа юм. Тэр дагалдаж өргөн барьсан хуулийн дээр энийг яриад ойлгоцоод цаашаа ингээд засаа явуяг бол би энэ саналыг бол татгад бол бэлэн байна. Ойлгоцоод энийг шийдэхгүй бол хүчээр шийдэж болохгүй Ганбаатараа. Та тэр жижиг дунд үйлдвэрийн асуудлаа шийд. Тэр мөрөөр явж байгаа нөхөрлөл хоршоолол эрхэлж байгаа жижиг аж ахуй нэгжүүдийг одоо хөдөлмөртийн дэмжих сангаас жижиг зээл олохыг нь хоригж болохгүй шүү дээ. Тэртээ наа жижиг дунд үйлдвэрээс нь тэр томоохон жижиг дунд үйлдвэр нэртэй тэрбумтнууд нь жижиг зээл авд юм би ойлгосон шүү дээ. Ойлгоод байгаа. Тийм ойлголтоод байгаа. Тэр жижиг бизнес эрхлэгч үйлдвэрлэгч эрхэлж байгаа тэр нөхөрлөл хоршоол эрхэлж байгаа иргэдэд таавхан зээл олгохгүй юм байна лээ. Тийм учраас бол бити ингэж мөрөөрөө явж байгаа юмыг бити гай бололдог Ганбаатар минь. Наа жижиг дунд үйлдвэртэй холбоотой юм яар. Хөдөлмөрлөлтийг дэмжих тухай хуулинд байгаа тэр бичил бизнес эрхлэгч, бичил үйлдвэрлэгч, эрхлэгч гэдгийг нь таныг үлдээгэж өгчөөч би танаас хичээлэн гуйж байна Ганбаатараа. Би танаас санал тайлбар сонсохгүй. Ингээд энийг гişүүд одоо ингэ босгож өгөөч гэж хүсэж байна. За